За өнөөдөр нэгэн сайхан мэдээ сонслоо. За тэр нь юу гэхээр хөвсгөл далайн ээжийн одоо гүн рүү далаа руу за өвлийн тээвэрлэлт хийж явж байгаа одоо живсэн маш олон одоо шатгуунтай техникүүдийг татан гаргах ажиллагааг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалаар хийж байгаа. За энэ ажлын өргөжлөн өнөөдөр ингээд мэдээлэл гарч байна. За тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсөд байгаль далаа одоо хөвсгөл далайн ээжийг бохирдуулж байгаа зүйлүүдийг татаж гаргаж ирж байгаа шиг энэ цаг хугацаанд төр нийгэм улс төрийг бохирдуулж байгаа хүмүүст хэн нэгэн хүмүүсийн үзүүлж байгаа улс төрийн дэмжлэгийг тасдаж ингэж нийгмийг цэвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулаач. Үеэ өнгөрөөсөн улс төрчдийг тэтгэвртэн гаргаж гавьяаных нь амлалт гаргаж гэр орнд нач зээнээр харуулах ажилд одоо бос санаачлал эвтгэл санаачлал гаргаач. Энэ хүмүүсийг ингэж зайлуулж ирээдүйд нийгмээ цэвэрлэх одоо энэ хөвсгөл далаа одоо цэвэрлж байгаа шиг ингэж ажиллаач гэж эргүүн нүд санаачлал гарч байна. Өдийгөр одоо ард иргэд таны талаар нэр одоо муу нэртэй байгаа танд муу нэр өгж байгаа ч гэсэн энэ бүхнийг ингээ хийгээд явах юм бол манай монголчууд мартамхаа уучлалтаа өрөвч хүмүүс ингээд хийх юм бол энийг мартах тийм үү таныг хүндлэх за хүндлэхгүй магад муулахгүй байх цаг хугацаа танд бас байна шүү гэдгийг бас эргэн үний хувьд онцолж хэлж байна. За тэгээ баярлалаа баяртай.